Энэ төрийн өндөр албан тушаалтангуудын хэргийг авигтаа тэмцэх газар шалгадаг л дээ. За одоо ерөнхийлөгч байхтай байсан юм уу? Ерөнхий сайд бишээ тэр сайд байхтай байсан юм уу? Саяны сая сошиалаар явсан мэдээлэлээр ингээ харахад бол стратеги ордод орохоор лицензийг зардсан, офшор 3-4 дансаар дамжуулаад зардсан гэдэг мэдээллийг авлаа л да. 50 сая төгрөгийг татвараас зугатаалвал эрүүг хэрэг үүсдэг. Эрүүгийн хэрэг 50 сая төгрөг шүү. Офшороор дамжуулна гэдэг нь үндсэндээ бол татвар зугатаалж байгаа нэг хэлбэр. 250 сая доллараас үндсэндээ 70-аас 85 тэрбум төгрөгийн татврын асуудал яригдах ёстой. За энэ дөр бол эрх шилжүүлсний татвар, орлогын албан татвар. Нийтдээ чинь бараг 300-аас 350 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. 10 нийтдээ 30 сургууль барих, 640 хүүхдийн 30 сургууль барих асуудал байгаа юм л да. Тэгээ энэ асуудлыг юу шалгасан юм уу, шалгаагүй юм. Би эсвэл энэ сошиал дээр явж байгаа мэдээлэлд итгэх мэдэхгүй. Яг нэг нөхлөд бол иргэд бол хоёр багчаад байгаа. Энэ дээр нэг тодорхой хариу амаар байна. Шалгасан бол шалгасан. Шалгаагүй бол шалгаагүй. Үндсэндээ бид нар одоо нэг 50 сая төгрөгийн татвартын өртөө хүнийг, татвараас зайлсхийсэн хүнийг одоо эрүүгийн хэрэг үүсгээд цусыг олж байгаа шүү дээ энэ бол. Тэг бидний ярьж байгаа одоо энэ хэвлэлээр яваад байгаа дүн бол 300-аас 350 тэрбум төгрөгийн татврын асуудал. Татврын асуудал. Энэ нөгөө иргэдэд очих ёстой баялагны. Иргэдийн хүрдэх ёстой баялаг нь татвараа л хүртдэг. Эдгээр амнатын таны ярьдаг энэ татвар маргаантай холбоотой хэвлэл мэдээлэл гараад байгаа асуудлыг бол шалгаж тодруулаад тодорхой хэмжээгээр танд суул хариу өгье. Яг одоо энэ дэр бол яг хариу өгөх боломжгүй байна.